Эх орныхоо хөгжлийн баталгаа, эрчим хүчний хүчрхэг тулгуурнд байхыг эрхэм зорилгоо болгосон манай станц Монгол улсын хамгийн том дулааны 4-р цахилгаан станц юм. Дулааны 4-р цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компани суурийг 1979 онд тавьж 1983 онд эхний агрегат 80 мегаватт ашиглалтанд орсон юм. 1991 онд 6 агрегат бүхий 540 мегаваттын суйрлагдсан хүчин чадалтай болсон бөгөөд 2007 онд турбо агрегат 5-ын хүчин чадлыг 20 мегаваттаар 2015 онд 123 мегаваттын хүчин чадал бүхий шинэ турбо агрегатыг суйрлуулж 2020 онд турбо агрегат 1-с 4-ийг шинжилснээр нийт 772 мегаваттын цахилгаан эрчим хүчний 1586 гигакалори дулааны эрчим хүчний суйрлагдсан хүчин чадалтай ажиллаж байна. Бид төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 58.7%, Улаанбаатар хотын дулааны хангамжийн 54%-ийг дангаараа хангахаас гадна үйлдвэрүүдэд технологийн уурыг нийлүүлдэг. 4-р цахилгаан станц нь 2001 оны 8-р сард төрийн өмчит хувьцаат компани болж 2018 оны 10-р сараас хувьцааны 30%-ийг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, 70%-ийг эрчим хүчний яам тус эзэмшиж байна. Монгол улсад мөрдөгдөж буй хууль дүрм, компани тухай хууль, эрчим хүчний яам, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын эрчим хүчний зохицуулах хорооны өдөрдмжийн дагуу үйлдвэрлэлийг хэвийн, найдвартай, тасралтгүй ажилуулах гол үүргээн биелүүлэхийн хамт санхүү төлбөрийн чадварыг дээшлүүлэх, алдагдaltaгүй ажиллахын төлөө манай удирдлага хамт олон ажиллаж байна. Бид үйлдвэрлэлийн 7 цех, 6 алба, 4 хэлтс болон бусад нэгжүүдийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрэглэгчтэй эрчим хүчээр тасралтгүй хангахын тулд станцын инженер ажилтан албан хаагчид 24 цагийн турш үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг ханган ажилладаг. Дулааны цахилгаан станцын хэвийн найдвартай ажиллагаа нь технологийн тодорхой дэс дараалал, горим ажиллагааг чанд мөрдөж, үйлдвэрлэлийн олон шат дамжлага, тоног төхөөрөмжүүдийн эдийн засгийн үр ашигтай найдвартай ажиллагааг тасралтгүй хангахаас шууд хамааралтай байдаг билээ. Манай компани Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн цагт 500 тонн халсан уур үйлдвэрлэх хүчин чадалтай БКЗ 500-140-560-19 маркийн 6 ширхэг, БКЗ 420-140-560-19 маркийн 2 ширхэг зуухтай. Мөн Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн цагт 100 мегаваттын цахилгаан эрчим хүч, 103 гигакалори дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай ПТ 100-10-12.8 1.3 маркийн 1 турбин, цагт 123 мегаватт цахилгаан эрчим хүч, 187 гигакалори дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай дулаацуулгын авлагтай Т123-130-12.8 PRZ1 маркийн 3 турбин, цагт 80 мегаваттын цахилгаан эрчим хүч, 220 гигакалори дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай ПТ80-100-130-13 маркийн 1 турбин, мөн ПТ90-130-13 маркийн 1 турбинтай. Цагт 123 мегаваттын цахилгаан эрчим хүч, 188 гигакалори дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай дулаацуулгын авлагтай Т120-130-130-8 маркийн 1 турбинтай цахилгаан дулаан хослсон үйлдвэрлэх схемтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Станцын үндсэн түлш нь илчлэг 3043-аас 3363 килокалори килограмм, B2 маркийн бага нуурын уурхай болон шивээ овоогийн уурхайн хүрэн нүрс байна. Уурхайгаас төмөр замаар авчирсан нүрсийг вагон хөмөрөгчөөр хөмөрч, дуудан дамжлагуудаар тээвэрлэн зуухыг тасралтгүй нүрсээр дижихээс гадна ил талбайд нөөцөлдөг. Түлш дамжуулах цехээс туудан дамжуулагчаар тээвэрлэгдэн ирсэн нүрс нь терэмд тоосны хэмжээнд хүртэл нунтаглагдаж, термийн салхилуурын даралтаар тээвэрлэгдэж, зуухны асаагурт очино. Агаар тоосны холимог нь зуухны галын хотолд орж шаталт явагдана. Үүнтэй зэрэгцэн зуухны тоогоог усаар дижээсэн байх ёстой.
Шатлалтын үр дүнд экран дах ус халж зуухны гол элемент тогоонд очиж ууршиж уур боловсров. Уур нь уур халагчаар дамжин Цельсийн 560 хэмтэй болж уурын турбин орно. Турбогенераторууд зууханд үйлдвэрлэгдсэн уурын потенциал энергийг турбины голыг эргүүлэх механик энергид шилжүүлж, голын эргэлтийн механик энергийг генераторт цахилгаан энергид хувирган цахилгаан үйлдвэрлэдэг. Турбогенераторт цахилгаан үйлдвэрлэхээс гадна уурын дулааныг ашиглан дулаацуулгын усыг халаан хэрэглэгчдэд дулааны эрчим хүч хослон хүргэдэг. Утааны хийг цэвэрлэх EGA 258 12 6 4 цахилгаан шүүлтүүрийн төхөөрөмжтэй ба бүтээмж нь 97-оос 98% байна. Үнс зайлуулах систем нь үнсээ 3 км аслагдсан үнсэн сандуу усаар зайлуулж, усаа буцааж олон дахин ашигладаг насос станцтай. Манай байгууллага нь инновацид суурилсан орчин үеийн дэвшилтэд техник технологиг нэвтрүүлэх чиглэлээр олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн гадаад дотоодын тэргүүлэх компани үйлдвэрлэгчдтэй хамтран ажилласнаар тоноглолын найдвартай ажиллагаа дээшлэхээс гадна эрчим хүчний хэмнэлттэй байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах боломжийг бүрдүүлж байна. Үүнд 1991, 1992, 1996 онд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламж, 1997-оос 2005 онд 101-ээс 8 хяналт удирдлагыг автоматжуулах, тоосон системийг шинчлэх Япон улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 1-2 дугаар шатны төсөл. 2001-ээс 2005 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулаанжуулалтын тоног төхөөрөмжүүд, эдгээрийн удирдлага хяналтыг шинчлэх, хувьсах горимж шилжүүлэх дулааны үр ашигын төсөл. 2004-өөс 2010 онд Чех улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн түлш дамжуулах тоноглолын хяналт удирдлагыг автоматжуулах төсөл. 2013-аас 2015 онд холбооны бүгд найрамдах Герман улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн турбины конденсаторыг нүгтэрсэн бөмбөлгөөр ажиллагааны явцад цэвэрлэх технологи нэвтрүүлэх, химийн ус цэвэрлэгээний эсрэг осмос технологиг үйлдвэрлэлд нэвтрүүлэх төсөл. 2012-оос 2014 онд улсын төсвийн хөрөнгөөр станцын суйрлагдсан хүчин чадлыг Т120, 130, 130, 8 маркийн турбинээр 123 мегаватт өргөдгөх төсөл. 2014-өөс 2020 онд Япон улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр уурын турбинуудын тохируулгын системийг цахилгаан гидравлик болгон шинчлэх, мөн тэдгээрийн хяналт удирдлагыг шинчлэх, зуухнуудад үнс үлээлгийн төхөөрөмж суйрлуулах, зуухны тоос бэлтгэх тоноглолын термийн бул тавгийг дэвшилтэд технологиор шинчлэх, термийн зарим эд ангиудыг сайжруулах, Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төсөл. 2008 оноос хуучин үнсэн сангуудын үнсээр далан барих, бүгд найрамдах хятад ард улсын патент бүхий хаас бэхжүүлэгчийг ашиглан шин технологиг нэвтрүүлэх төслүүд зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэний үр дүнд байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж, зуухнаас ялгарах агаар бохирдуулагч бодисуудыг суурин анализаторуудын хэмжилт хийн, зуухнаас ялгарах үнсний тодорхой хувийг барилгын материалын түүхийн эд болгон үйлдвэрлэгчдэд нийлүүлж байгаа бөгөөд ирээдүйд станцаас ялгарах үнсийг 100% эргүүлэн ашиглаж байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулахаар ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжаас гарсан усыг дахин боловсруулж, цэвэрлэх байгууламжийг барих төслийн ажил хэрэгжснээр дулааны цахилгаан станц 4-ийн техникийн усанд дахин боловсруулсан усыг ашиглаж, хотын цэвэр ус хангамж нэмэгдэх юм. Монгол улсын засгийн газрын шин сэргэлтийн бодлогын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дулааны 4-р цахилгаан станцыг 500 тонн цаг уурын хүчин чадалтай зуухаар өргөдөх төсөл тусгагдсан нь төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачааллын үед дулааны 4-р цахилгаан станцын суйрлагдсан чадал ашиглалт 90% хүрсэн. Турбины шинжилгээний төслөөр станцын хүчин чадал 89 мегаваттаар нэмэгдэж байгаа. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд 4.5-аас 5% өсөж байгаа энэ үед хэрэгжүүлэх нь станцын найдвартай ажиллагаа манай улсын эрчим хүчний системийн хувьд нэн тэргүүний шийдвэрлэх асуудал болж байна.
Олон жилийн туршлагатай мэрэгжлийн хамт олон. Үйлдвэрийн дотоод бүтцийн техник тулгуурлан, чанарыг эрхэмлсэн урт хугацааны хамтын ажиллагааны бодлого, эдийн засгийн боломжит хувилбараар хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашигласан дараах үйлдвэрлэл үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Судалгаа хөгжлийн албаны металл судлал гагнуурын лаборатори нь төрөл бүрийн гангийн шинжилгээ. Түлш дамжуулах цехийн төмөр замын хэсэгт пүүний үйлчилгээ. Турбин цехэд баланс дөргөө тохиргооны үйлчилгээ. Засварын албанд хаалт арматурыг сэргээн засварлах үйлчилгээ. Механик цехийн суурь машины хэсэгт механик боловсруулалтын үйлчилгээ. Цахилгаан цехийн цахилгаан техникийн лабораторид өндөр хүчтэлийн анализ, хэмжилтийн үйлчилгээнүүдийг харилцагчдаа үзүүлж байна. Дулааны 4-р цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компани нь 1466 ажиглагчтай бөгөөд үүнээс 295 инженер техникийн ажилтан, 1171 ажилтнтайгаар хэрэглэгчдтэй цахилгаан дулаан үйлдвэрлэх эрхэм зорилгоо нэр төртөөгөөр биелүүлэн ажиллаж байна. Бид үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас ажиглагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогыг баримталж, тууштай хэрэгжүүлж ирсэн бөгөөд ажилчдаа орон сууцны хөнгөлөлтөөс гадна бусад хөнгөлөлт урамшууллыг ч олгосоор байна. Жил бүр нийт ажилтнаа нарийн мэрэгжлийн эмчийн үзлэгт хамруулж, нийтийн биеийн тамир спорт, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх нийтийг хамруулан сурчлагад ихээхэн анхаарч ажилладаг. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд компани дэргэдээ спортын олон төрлийн клубүүдийг ажилуулдаг бөгөөд ажилтнууд маань дотоод болон олон улсын түвшинд багийн болоод ганцаарчилсан төрөлд өндөр амжилтуудыг үзүүлсээр байна. Эрчим хөл бөмбөгийн баг үндэсний дээдлийг 13 удаа, Монголын хөл бөмбөгийн холбооны цом 10 удаа, супер цомын тэмцээнд 9 удаа авраг болсныг дуулгахад таатай байна. Эрчим волейболын эмэгтэй баг үндэсний дээдлигийн 11 удаагийн авраг болж, эрчим волейбол болон хөл бөмбөгийн багууд Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал бүрдчооны эзнэр 5 удаа шалгарсан. Манай компани чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны MNS 45001:2018 стандартуудаар баталгаажиж, дэлхийн жишигт хүрч итгэмжлэгдснээр хэрэглэгчдийн маань бидэнд итгэсэн итгэлээр амжилтаа бүтээж, улам их үүрэг хариуцлагыг хүлээн ажиллаж байна. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр компани нутаг дэвсгэр дэх тогтчлт моджуулалт, зүлэгжүүлэлт, ногоон байгууламжийг байгуулах, нүүрсний шаталтын бүтээгдэхүүн үнсийг барилгын материалын үйлдвэрүүдэд худалдан борлуулах, үнсэн санг сэргээн ашиглах зэрэг ажлуудыг тогтмол хийж байгаа болно. Ажилтнуудынхаа мэрэгжлийн ур чадварыг дээшлүүлэхээр ашиглалтын ажилчид засварчдын дундах ур чадварын тэмцээн, сургалтуудыг жил бүр амжилттай зохион байгуулж байгаа нь үр дүнгээ өгсөөр байна. Ахмадын хороо 1990 оноос байгуулагдсан цагаас хойш ахмадуудын эрх ашиг, нийгмийн хамгааллыг дэмжсэн хууль дүрм, хамтын гэрээний заалтыг хэрэгжүүлэхэд ажиллаан чиглүүлж, ахмадуудын нийгмийн асуудал, эрүүл мэндийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх, цаг завыг зөв өнгөрүүлэх талаар олон арван ажил үйлчилгээг зохион байгуулж ирсэн. Компани залуучуудын холбоо нь уламжлалт үйл ажиллагааг сайжруулан авч явахын зэрэгцээ, ерөнхий бодлого төлөвлөлтөө шин түвшинд хүргэж, эрүүл, ажил мэргэжлийн өндөр туршлагатай бөгөөд байгууллагада чин зүрх сэтгэлтэй бүтээлч залуучуудыг төлөвшүүлэн, энэ цаг үеийнхээ түүхийг бичих ариун үйлсийг зохицлоож, залгамж залуучуудаа зөв үйлрэлэн хамтран ажиллахын төлөө хичээн зүтгэж байна. Манай станц Монгол улсынхаа эдийн засаг хөгжилд хүндтэй хувь нэмэр оруулсныг үнэлж, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд топ 100 аж ахуйн нэгжээр байнга шалгарч, дүүрэг, нийслэлийн шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгардаг болно. Бид эрчим хүчний яам,
эдийн засаг хөгжлийн яам, сангийн яам болон гадаад дотоодын олон байгууллагуудтай хамтран ажиллаж эрчим хүчний үйлдвэрлэлээ амжилттай явуулж байна. Бидний зогсолтгүй эргэх хүчээр үйлдвэрлэгдэж буй эрчим хүч мянган айл өрх албан байгууллагыг цахилгаанаар хангасаар ирсэн нь манай үйлдвэрийн ажилчид тэдний гэр бүлийн хүчин чармайлт билээ. Бид эрхэм зорилгоон биелүүлж үйлдвэрлэлийн найдвартай үр ашигтай ажиллагааг хангахын төлөө хэрэглэгчдийнхээ итгэл тулгуурлан чармайн ажиллах болно. Хэрэглэгч та биднийг хөдөлгөх тулгуур билээ. Дулааны 4-р цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компани 40 жилийн